Инэдмийн баяр. Өглөөний мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөд. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явал да. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гений юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би худлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвжөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Оо, сонирхолтой юм аа. Сүүг нэг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хартаа ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуун тавина. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү, намайг яваад өгөхөр ус чинь харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа зүнгэн сайн нарийн бонус залуугаараа өгдөг штэ. Таныг муухай штоохор мөнгнаас л гэж бодсон. Сүү бие барь. Ноён талхад яаж туслахаа бодоцгоё. Байцаараа би мэдлээ. Амгаагчл хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга яг боллоо. Оо, наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихсон. Сайхан хоолорын ноён талхаа. Би уудх юм уу? Онцгой үнэртэлтэй. Гэхдээ уучих юм бол шинээр төрсөн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Хөөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү, их сайхан шүл байна. Их баярлалаа. Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж угаараа эрхмээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна эрхмээ. Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу? Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ. Ноён талхаа өөрөөлөөрэй. Таныг имлэгт хүргэе. Тэг хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сүүг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаарай. Одоо явбал удахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бидэн туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярдаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихсон. Тэнгэр минь намайг хэвтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна эрхмээ. Хоёулаа имлэгт ирчихлээ. Тэсэд гараарай. Эрхмээ намайг сонсож байна уу? Хэдэн хуруу харагдаж байна. Битгий хөдөлгөөд бай. Юу нөвдсөн бэ? Энд чи туслаач. Энэ хөгшин талах хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа хийе. Тариа гэнэ? Жаахан л өвдөн. Үгүй би зүгээрээ. Эмчи өвчтөн ухаан алчих шиг боллоо. Зүрхний сахилгаа өдөгч бил хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөн алдмааргүй. Мэдлээ эмчи. Энэ талхаа би энд байна. Бүх юм сайхан болноо. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахаад ухаан. Амьдаар минь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуутай байна. Энд ч муу та. Эмчээ хэлээч. Ноён талх амьдрах болов.
Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис таслаа. Ямар гээчин хайчин эмч вэ? Энэ талхаа. Агаад жүжиглээд байна. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүйд үннээ хэлвэл ахиж танд хизээч идэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаханд шууд орё. Юу одоо гэж? Намайг тавь. Ноён талхаа та тийс гарахгүй би өмнөөс чинь үсчигээ сайн харнаа. Юу гээчин вэ? Лоботомын хагалгаанаас игэлнэ. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуургасан юм. Халууны шил хуурамч шоко надаар хийлгсэн. Бид хоёр зүгээр сүүг хуурах гэсэн юм а. Тийм бэлэг. Тийм бэлэг. Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анхнаасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энд бэлдэх гэж бид хоёр ихэрт ирсэн. Би ерөөсөө юм хийдгүй л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их хайж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өшөөгөөрөө ноён талхаа. Элсэн чихрийн өшөө авалт. Баярлалаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж яваа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгөө талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан.
Усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Элсэн чихрүүдээ бэдэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан солиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа биднийг төрүүлээд харьлаа шүү. Маргааш уулзъя. Баяртай. Хэм бэ? Би буруу сонссон юм байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, эдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзгүй дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, би чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Энд чинь гялгаруутай байли байна шүү дээ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүртэн овоолж угаад гялгаруутан бэлэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамрам зураад өгвөл за дуусчлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдог. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Гялгаруутан бэлэг болохгүй нэ. Энд чинь хэн зуух вэ? Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хэн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтээ чигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Тэгвэл одоо эхлэх үү дээ. Эдгээр талх шиг том болчихлоо шүү дээ. Үдэгрэ. Ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Чадсангүй. Одоо яа та? Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талх яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу?
Хөөх, талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. Зүгээр дээ. Нэр засны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Тэгэхээр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ? Энэ чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энэ чинь хөвөн шиг зөөлөн цогтх юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь ноён талхаа бид ирлээ. Эн чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. Ноён талхаа ингээд энэ хүн юм бэ? Ментэр манай үсчний газрын массаж хөвөн чихрэн залуу. Сайхан байна. Сайн байна. Шокогийн ажлын ярилцлага. Ноён талхаа. Та хога англиагүй штэ. Хэд удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Дахиж битгий мартаарай. Ноён талхаа таагүй юм болоо юу? Үгүй. Юу гэж би мэднэ. Шоко заримдаа муухай ашигладаг л доо. Гэхдээ гялалцсан сэтгэлдээ үргэлж өсчний гатраал ботдөг юм. Тийм ээ. Чиний зөв. Сэтгэл сэргэж өгсөнд баярлалаа. Бас хэрвшил бол ийшээ орно. Харин хуванцар бол ийшээ. Шоко ягаад танд дуурсныг хотоо л ойлголоо. Та өдөөд хогоо англиад сурчгамаар юм да. Нэр бодоод байсан чинь Шоко анх энд яаж ажилд орсон юм бэ? Оо, яривал их юм бэ? Энд зөндөө олон талх ажиллаж байлаа. Гэвч нэг нь бусдаас өөр. Эхмээ, би өнөөдөр ажилласаа гарлаа. Гарлаа Тийм гинэ. ээ. Үс засах нь миний хийх ажил биш юм байна. Би дэлхийд алдартай рокод болох болно. Вям вям вям. Тийм ээ, рок н рол. Итгэлтэй хүн болж авъя та. Цэвэрлэгээ хийхдээ сайн уу? Тэгэлгүй яахав те. Цэвэрлэгээ хийхээр баяр хөөр авчирдаг. Би хамгийн цэвэрч бяслаг. Сайн байна. Тэгвэл хог яаж шүүвдгийг чинь харъя. Үг хэлж амжихаас чинь өвн дуусах. Ваа! Талхны зах минь ийм бохир заван шүүр харж байсангүй. Ням бактериэр дүүрчгэж. Агаар цэвэрчүүлэгч байдгүй мүү? Агаар яадаг юм аа? Ямар их тоостой юм бэ? Агаар хэрэгтэй байна. Чи гайгүй. Үгүй, амьсгалж чадахгүй байна. Энд хоолой богдоод байна. Энд ажиллах ямар ч боломжгүй юм байна. Дахайн хороо шиг газар. Хитрхи бохир заваа. Өөр хүн олгож чинь амжилт хүсье. Хүнийгээр. Райстыг төгссөн биз дээ. Тийм ээ. Ангийнхаа шилдэг төгсөгч. Дээр нь бас чиз капа паийн гишүүн. Үүсчний газрын туршлага та юу? Туршлагатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ сурахад тийм хэцүү биш байлгүй дээ. Миний гоч дөрөв шүү дээ. За. Цэвэрлэгээ хийж чадах уу? Үгүй ер нь яхараа чаддгүй лээ. Хинчил гэсэн шүүр барьж чадна шүү дээ. Манай цэвэрлэгээ хийж ус засахад тусалчих ажилтанд хэрэгтэй байгаамаа. Юу гинэ? Манай аав ноён 3 дугаар мафийн намайг цэвэрлэгээ хийж цагаа өрөөрэй гэж Рая стэд 5 жил сургаагүй юм шүү. Тэгж бодож байгаа юм бол яагаад анханаас анкет бөглсөн? Би чиний дарга болох ёстой. Намайг ажилд авахгүй байж өөр хэнийг авахгүй байгаа юм бэ? Өөр хинч байсан яах вэ? Би аавдаа хэлэндээ. Ахаад хэд үлдсэн бэ? Уучлаарай, цалин нь дэндүү бага байна. Би цэвэрлэгээний харшилтай, бас ажлын харшилтай. Ямар өндөр юм бэ? Энд чинь ядгуурлан гадуурхал. Чи сайн залуу юм шиг байна. Таанч бидний зам нийлэхгүй. Битгий гомдороо ирэх юм ээ.
Би аавынхаа бизнесийг өвлөж авъя та. Бүр залхаж гүйцлээ. Яагаад чин сэтгэлтэй ажилтан олдохгүй байна? Ямар хэрэгээр явъя? Ажил хайж явна. Ярилцлага хий. Тэгэлгүй яах вэ? Ус застдаг уу? Уучлаарай үгүй. Цэвэрлэгээ хийдэг үү? Бараг үгүй дээ. Тэгвэл яах гэж ирсэн юм? Залуу минь чи ажилтан авна гэсэн штэ. Тэгээд л хүрээд ирлээ. Чи манайд тохирохгүй юм шиг байна. Дараа уулзъя та залуу минь. Тэд хэм бэ? Манай найзууд. Хамт яваа юм уу? Ой, саниуай. Ядэрлээ шүү. Зя, ярилцлаганда үзүүлээд өгсөн үү? Хэзээс ажилд орох вэ? Аз таарсангүй. Орч чадаагүй. Тэр нэлтга талах намайг чадваргүй гэсэн. Чадваргүй гинэ. Хөлөөрөө. Манай хөөрхөн үзэсгэлэнтэй дүүгүү. Явъя тэнгүүдээ. Yeah. Ямар аймаар залуус вэ? Дүүг нь ажилд аваагүйгээд надаас өшөөг авна гэх юм биш байгаад. Ашгүй чи юу? Цаг нь боллоо ноён талхаа. Өшөөг аавна да. Намайг ажилд аваагүй чинь төлөө. Чизкапа пай тулааны клубтай байсан гэж би хэлээгүй лүү. Надаас юу хүсэж байгаа юм бэ? 4 ононоос хинч татгалзахгүй юм. Би Раиг сургуулийг төгссөн шүү. Болж үз. Цаашаа явж үз. Их онцгүй байна шүү залуу минь. Хүчээр хэлэл муухай. Эти орц гэж хэлсэн шүү. Хөөе зүгээр үү? Бэртэж гэмтээгүй биз? Үгүй. Намайг аварсанд баярлалаа. Хөөе. Би бууж өгөхгүй шүү. Хоочирсан мафийн. Шоко юу болсон бэ? Чи зүгээр үү? Тийм ээ. Энэ мафийн дээрлэхүү зам гаргаад бид зүгээрээ. Чи мундаг шүү. Мууцсан зөөлхөн талхан дургүй амт байхгүй. Вайзараа энэ чинь нөгөө чамайг ажилд аваагүй талах биш үү? Яг гэж тусалж байгаа юм. Тусламж хэрэгтэй хүмүүст бид туслах ёстой шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй илдэг гэж. Шоко бол бидний урам зориг. Юмнууд аав найзуудаа явцгаая. За, Чамайг ажилд авлаа. Чамайг ажилд авлаа. Маргааш өглөө ирээрэй. Би цэвэрлэгээ хийж үс засаж чадахгүй шүү дээ. Ойр зургийн тоо бодож чадах уу? Чадна. Хондоо болдажгүй. Сайн бай. Кас ч юм бол. манай дүүжинхэн ажилд орлоо. Тийм ээ. Чи шилдэгэн шүү. Сайн ажиллаулаарай залуу минь. Дүүгээ ажилд оруулах гэж их олон жил болсон юм. Явж энэ залуугаар үсээ засуулъя. Тийм ээ. Хатар чинь яриад байна. За талхаа. Би сая $1 мөрөг шиг харагдмаар байна. Ойлгосноо? Чамаар маш их бахархаж байна. Ажил чам зөхөж байна шүү. 5 жилийн өмнө тийм хувь зохиолтой өдөр дохиосон юм. Миний хамгийн шилдэг ажилтан. Би угаарч солихгүй. Том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулхар үзөө. Мэдлээ захирлаа. Хог хаяхаа битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй биз? Жимстэй цай найруулаад ир. Жорлонгийн суултар бөглөрч гисэн байна. Хурдан ус засахад хэрэгтэй юм а бэлдээдгээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Сонсоогүй мó. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу?
Хэмбэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Гоё юм байна. Сүү, минь хоёроо сансан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нэлхүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж би одоо нялх биш. Том ах болсон. Том маха. Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Нэрээ тийштэй. Энд яг уу миний нэлхүр үнсэхгүй байна гэж юу? Уулзаагүй утсан юм чи явж мах идэх үү? Маха? Гайда. Захирлаа сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яхав. Сайхан хооллороо. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүүг яагаад юм жаахан хүүхэд шиг байдгийг ойлгочлаа. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Гайда. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгцэн нь гоё штэ аваа. Түлхий мэдвэл хор тавдар тусна. Зя. Гоё юм аа. Сүү кимчичгээсээ идэх үү? Миний цулцах халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой юм идэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донод хамгаалагч. Сүү одоо донод хамгаалагч үзгээ болоод унтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдардаг байж. Захирлаа Шоко, өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэж боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай тэнтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь хөнгөрч хөөг юм уу? Хүүхэд мөн байна. Мөн байна. Би жаахан гүгэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийдүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зүүха би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж битгий дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ. Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаар ах болохоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан гүгэд биш. Нэрээ тийм хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан өгч юм. Би өөрийнхөө ямар том хүн шиг гэдэг батлаад өгнө. Сүү ээж хоёр нэрчглээ ноён талхаа сүүтэй хамт төрүүлээд явж болох. Өнөөдөр хамт хүүхдийн парк явахар болсон юм л да. Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөгжилтэй Би хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй.
Бид хоёр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёр төлөө өгье дөө. Тэгье дөө. Юу хацвэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурд явцгаая. Хөөхтийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлдөг машин дээр чигсэн хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин дөрөлг тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Долоогоос доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энэнд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энэнд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр өгсөө? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Үгүй. Дотор нь муухаарад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр зангаад байгаа бол явъя дөө. Хөөх хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэнд дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе ууна гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захирал шоолоод, шокоч гэсэн шоолоод, бислэг найз маань гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзаг уудсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлч хүү дээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсэж байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом ахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж хаа? Та хоёр энд юу хийж яваа юм бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй мүү? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хүү минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдарч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн их хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хүүхэд шиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн оръё. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн ман толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж чадал болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Талхны мэрэгэн ухаан. Төгс бах ёстой шүү.
Жимсний цомын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Нүүрэнд ягаад чирэн хүрээд байгаа? Болгоомжтой байхгүй шоронд хийчих шүү. За хадагта би болгоомж тавиа. Энд бодог нэмэх. Маш туранхай харагдмаар байна. Эрхэм дээдсэ бид Тэнгэр минь гэж өнөөдөр намайг цочоож зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан туршид шоронд хий. үгүй хүлээгэж. Чанга хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? Эрхэм дээдсэ гуй хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүд гээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сонсоё доо? Уусаа адилхан юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ Таяки миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд гэдэг байна. Яаж чадаж байна? Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсүр. Тархийг чинь хитрхийг шарч. Чамд тэнэг шанзаар дүүрч гэж хэлдэг. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дээдсэ. Хүүхдээс хэн ээж нь вэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадхыг чинь хэлээд байна. Би ботож олсон наадс шүү. Хүүхдийн миний хаан ширээ рүү аваад ир. За жаала. Аль загсан чиний ээж үү? Хэлээрэй. Харатан хатан руугаа нулмэн гинэ. Наадха барь. Нял хүүхдийн шоронд аваачиж хийгээд. Эрхэм дээдс минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо. Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дээдсэ. Үгүй. Өрчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя. Миний эргэн тойронд түүх ирсэн тэнгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха. Чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж. Ээж болгон хүүхдээ энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийнх нь хэлтэрхий гэж боддог. Хэлтэрхий? Таяки хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нь вэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны тасалт мөн шаржигэн тал түлээд хормоор царай муутай болно. Хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус сахал. Амта талхны захмын гэж юу хийж вэ? Зөвхөн жинхэнэ ээж нь өхөөртөн бяцхан амтэн гэж бодноо. Бяцхан амтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсгэрэн хамгийн өхөрдөм шүү. Яаж чадчихна? Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Нунтаг какао жаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг хоёод ингээд одоо хартаа. Тархаж байна. Тэглэн барьсан юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурчав. Үгүй. Миний хүүхэд бүр турчиж өлсөж байгаа ах та. Эд алив өөрөн минь. Хартаа. Төрсөн ээж нь хүүхдээ өлсөхийг харж дэвжихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу хийгээд байгаа юм бэ? Өө. Ямар хэмт хэрэггүй хогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүүг уудаг юм. Чи юугаа мэдсгээ? Энэ органик северсүү. Миний хүүхэд талхны мухалгийн ямар ч нарийн боогоос илүү сайн иддэг юм шүү. Загсан царай гинэ. Миний хүүхэд сүүгээр яг Фаренгейтийн 83 хэм болтол халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Хараад энэ талхыг
одоо гэмтэн даваачиж хий. Эрхэмдээц ахад ганцхан боломж олгооч. Эрхэмдээц. Миний зулцах баачхаа. Баасных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Муаратан. Хатныхаа өмнө унгадаг ямар мангас байсан юм. Тийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай. Эрхэмдээц асуудлыг шийдэх аргыг олжголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэмдээц. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөө хүн гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таякын төрсөн ээж нь юм бай. Маш их хайртай шүү. Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичхүртэй амтан харин цаг үрчлээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хий. Ёо, оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Нааших хүрээдэр. За, эрхэмдээц. Өнөөдөр сайн ажиллаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно. За тэгээ эрхэмдээц. Эрхэмдээц свид болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж чад шарвин талхуу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа. Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За тэгээ эрхэмдээц. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээний өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Зөө. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босороо гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг батлах газар алгаа. Ёо хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлаа.
Уг нь ерөөсө хотарч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай бялуу? Би юм худалдаж авч чаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлцтэй сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хэлснээр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрээ тийм л дээ. Юу хийх ёстой вүлээ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ? Энэ юмыг хийж сураад байх шиг байна. Хинбэ? Хин ингэ хайчихва. Миний машин. Их хуучин гараад байгаа. Бас л хог юм байх гэж бодов. Гүнжээ. Таны хүснэ. Хуучирч зэвсэн нимбэг шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л да. Тэгээд бүх машинаа аваад ир гэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаагаа залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургалтын хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг нь аваарай. Хөлөгт 5 тамир. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнч чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнжээ. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэгээдээ болчих юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Бидний хөдлөр авах. Оо тэнгэр минь зав гардгал байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талх үсчин гинүү? Гүнж талх үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс чи мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талх үсчин шилдэг. Явъя, талх үсчин дээр очие. Үгүй.